Бүгдээрээ сайн уу? Шинхэмжлэгтэй тавтай морил. За өнөөдөр би бас нэгэн мүлжүүртэй хааны гэр бүлийн талаар мүлжгөөд ингээд сууж байна. За би ч ер нь хааны гэр бүлийг мүлжөөд сурчлаа шүү. Та нар хааны гэр бүл гэдэг нэрийн доор ийм юм хийж байдаг юм B, V, C, V, D гэл ёстой нэг мүлжгийг болвол сурж байна. Ямар ч байсан ямар ч мүлжүүртэй юм. Энгийн баг Холливуудын одоос илүү тэр хааны гэр бүл гэдэг нэрийн доор ямар их зүйл болдог гэдгийг бол би сүүлийн хэдэн бичлэгүүдээр маш сайн ойлгож авч байна. За ямар ч байсан өнөөдөр хэдүүлээ. Маш сонирхолтой бас нэгэн хааны гэр бүлийн талаар мүлжих болно. Та бүгд TikTok дээрээс ийм нэг Испани эгч дүүсийн талаар бичлэг үзчихсэн үү? Яг нэг эгчтэй илүү харьцаа дүүг нь ялгарланч үзээд байгаа юм шиг иймэрхүү бичлэгүүд бол TikTok дээр зөндөө явдаг. Тэрсгэн хоёр охиныг яагаад ингэж ялгарлтын гэдэг байдлаар бол TikTok дээр маш их тийм нийлүүлсэн бичлэгүүд бол зөндөө явдаг. За тийм болохоор өнөөдөр хэдүүлээ Испани хааны гэр бүлийн талаар жоохон дэлгэрэнгүй мүлжөөтгий гэж бодож байна. За тэгээд үзэх хүмүүс нь үзээд сонсох хүмүүс нь сонсоод хэдүүлээ олон тав үгээр яг бичлэг рүүгээ орцгоё. Мэдээж миний ярианы темп удаан байвал манайхан хурцгаад сонсон те. За бичлэг рүүгээ орцгоё. За мэдээж Испани хааны гэр бүлийнхэн Европын түүхэндээ хамгийн эртний хамгийн баялаг түүхтэй язгууртан гүрнүүдийн нэг гэдгийг та бүгд сайн мэдэж байгаа. Тэд Бурбон угсааныхан гэж явдаг. Бурбон угсааныхан бол Франц, Итали, Сицилийн хаан тусад хүртэл ноёрхож байсан түүхтэй ийм угсааныхан байгаа. Эдний удам угсаа явсаар байгаад Британий хааны гэр бүл болон бусад хааны гэр бүлийнхэнтэй холбогддог. Тэр дундаа 2 дугаар Элизабет хатантай холбогддог юм байна лээ. За энэ 2 дугаар Элизабет хатантай хэрхэн холбогдож байгаа гэдгийг би маш товч тодорхой энгийн үгээр тайлбарлахыг хичээе. Түүний нөхөр ханхүү Филиппийг та бүгд сайн мэдэж байгаа. Хатан хаан Виктория Алис гэх охинтой байсан. Алис гэх охиноос нь төрсөн хүн ханхүү Филипп байсан юм. Нөгөө талаас Виктория хатан хааны отхон охин Битрис гэх охин нь Виктория Евгения гэх охиныг төрүүлсэн. Тэр охин нь тухайн үедээ Испани хаан байсан 13 дугаар Альфонсотой гэрлэж Испани хатан хаан болсон. За ингэж явсаар өнөөгийн Испани хаан болох 6 дугаар Филиппе хааны илэн цэмэн энэ хатан хаан Виктория болж таарж байгаа. За тэгвэл нөгөө талаасаа Грек тайны талаасаа ч гэсэн маш ойр. Өнөөгийн Испанийн хаан болох 6 дугаар Филиппегийн ээж хатан хаан София нь өөрөө Грекийн хааны гүнж байсан. Түүний өвөө нь София хатан хааны өвөө нь болон ханхүү Филиппийн өвөө нь төрсөн ах дүүс байсан. За ийм ойрхон аль талдаа ийм ойрхон. За тийм учраас гэр бүл удам угсаанд ойр учраас бие биентэйгээ нэлээд ойр дотн харилцаатай Испани хааны гэр бүлийнхэн ханхүү Филиппийг авга Филипп гэж дууддаг байсан гэж аа. Тим хэмжээний ойр дотн за түүнээс гадна ханхүү Филиппийг өөд болох үед 2 дугаар Элизабетэд хандан Испани хааны гэр бүлээс хувийн чанартай тийм загтлыг хөргүүлж исэн. Ингэхдээ хүндэт Лилибет танд гүн эмгэнэл илэрхийлж чинь хайрт авга Филиппийн хойноос гүнээ харамсаж байна гэх утга бүхий тийм хувийн загтал холбоо хөргүүлсэн байдгийн маань. Тэгэхээр Лилибет гэдэг нэрийг та бүгд одоо бараг бүгд үдсэн хүмүүс мэдэж байгаа байх. Би Меганы бичлэг дээр хэлжсэн мэдээж 2 дугаар Элизабет хатны хамгийн ойр дотны хүмүүсийн хэрэгэлдэг хоч нэр байгаа. Тийм учраас хүндэт Лилибет гэж захаан дээр бичиж гин гэхээр тэр хэмжээгээрээ маш тийм ойр дотн байсан. За одоо хэдүүлээ яг хааны гэр бүлийн гол цөм рүүгээ орцгоё. Одоо бол Испани хаан 6 дугаар Филиппе гэх хаан байгаа. За тэр хаан бол 2014 онд аав нь болох Хуан Карлос гэх хүн өөрийн хаан сэнтигээс татгалцсны дараачаас хаан ширээнд суусан байна. За хаан 6 дугаар Филиппе бол Мадридын автономит их сургуулийг хуулийн чиглэлээр сурч төгсөж түүний дараачаас Америкийн нэгдсэн улсын Жоржтауны их сургуульд олон улсын харилцааны магистр хамгаалсан. Маш өндөр боловсралтай хаан байгаа. Түүгээр цагсахгүй тэрээр 1992 онд Барселоны Олимпиад даруулц займны төрлөөр улсаа төлөөлөн оролцож исэн юм байна лээ. Бас маш сонирхолтой байгааз үргэлжлүүлээд хэдүүлээ түүний хатан хаан болох Летисиагийн талаар ярьцгаая. Испани хэлэндээ Летисия гэж хэлэгдэжсэн. Гэхдээ миний хувьд бол Испани хэлгүй учраас та бүгдээсээ хүлцэл өгчээ. Бусад бичлэгүүдийн нэгэн айдал Летисия гэх нэрээр нь
яриад явчихъя. За Летисиа бол энгийн гэр бүлээс гаралтай ямар нэгэн байдлаар хааны гэр бүлээс гаралтай нэгэн байгаагүй. Тэрээр энгийн сурвалжлагч, мэрэгжлийн сэтгүүлч хүн байсан. Мөн тэрээр 6 дугаар Филиппэтэй гэрлэхээс өмнө гэр бүл зохиож исэн салсан эмэгтэй байсан. Тийм учраас тухайн үедээ энэ хоёрыг гэрлэх гэж байна гэдэг мэдээллүүд гарсны дараачаас нилээн дуйлан шууган болсон ч гэсэн олон жилийн хугацаанд нийгмийн болон хүмүүнлэгийн ажил хийж мөн нилээн тийм загварлаг дүр төрхөөрөө олонний хайр хүндэтгэлийг хүртэж одоо бол Испаний ард түмний хайртай хатан хаан гэж явдаг. Гэхдээ бас нилээн түүхтэй. Одоо хэдүүлээ охтойхон талаар ярихаас өмнө яг энэ гэр бүл дотор бас ямар зүйлсүүд болсон байна, хааны гэр бүлийн ард ямар асуудлууд үүссэн байна гэдэг талаар жоохон дэлгэрэнгүй ярьцгаая. Ер нь бол ингэдэг байсан юм байна. Испаний хааны гэр бүлийн талаар янз бүрийн мэдээлэл, хэвлэл мэдээллээр доромжилж, шүүмжилж, элдв мэдээлэл гаргахыг хоригддог. Энэ бүр бичигдээгүй хууль гэж явдаг байсан. Тийм ч учраас одоо хүртэл Испаний хааны гэр бүлийнхний талаар тийм ч их мэдээлэл интернет дээр нээлттэй байдаггүй. Гэхдээ 2012 оноос хойш юмс арай жоохон өөрчлөгдсөн. Тэрнээс өмнө ямар нэгэн байдлаар Испаний хааны гэр бүлийнхнийг доромжилж бичих, шүүмжилж бичих, тэдний хийсэн альва муу зүйлсийг ил тод нээлттэй хэвлэл мэдээллээр ярихыг хоригддог. Тэр нь бичигдээгүй хууль байсан юм байна лээ. За ингээд 2012 оноос хойш ил болсон мэдээллүүд юу байсан талаар хэдүүлээ яриа л да. Эхнийх нь одоогийн хаан болох 6 дугаар Филиппегийн аав болох Хуан Карлостой холбогдож байгаа. Энэ Хуан Карлос гэх хүн нь Испанийг дарангуйллаас ардчлал руу шилжихэд чухал үүрэг нөлөө үзүүлсэн гавьяатай хүн гэж явдаг. Тухайн үед Испанийг олон жилийн турш дарангуйлж байсан генерал Франсиско Франко 1975 онд нас барахдаа Хуан Карлосыг өөрийн залгамжлагчаар томилж хаан ширээнд суулгасан. Франсиско өөд болохдоо Хуан Карлосыг өөрийнх нь дарангууллыг үргэлжлүүлнэ гэж найдаж исэн боловч Хуан Карлос бол хаан ширээг хүлээж авмагцаа төлөвлөгөө гівдэж за бид олвол одоо ийм дарангуйлалтаар амьдрахгүй. Бид ардчлал руу шилжнэ гэд ингээд төлөвлөгөө гівдэж улс төрийн намуудыг баталж хууль ёсны болгож үндсэн хуульд хаант засаглалыг тогтоосон байна. Энэ үед мэдээж Франсискогийн тэр бодлогыг нь тэр дарангуйллыг нь дэмждэг тал гэж байсан байх нь бол тодорхой. Ингээд 1981 оны 2 сарын 23-нд Франсиског дэмжигч цэргийнхэн Испаний парламент руу зэвсэгт халдлага үйлдэж төрийн эргэлт хийхийг оролдож исэн. Энэ үед Хуан Карлос өөрөө цэргийн хувцастайгаа гарч ирээд за тухайн цэргүүдийг бол хуарандаа буцахыг шаардсан байна. Иймэгцэгтэй мөчөд зөв шийдвэр гаргаж Испанийг дарангуйлаас гаргасан учраас Испаний ард түмэн түүнийг улсын гавьяатан, улсын баатар гэж үнэлж хүндэлж хаант засаглалд итгэх иргэдийн итгэл улам ихссэн. Гэхдээ тэрээр өөрийнхөө энэ гавьяа хичээл цэцгэлийг өөрийнхөө гараар үгүй хичгсэн. За өнөөдөр яригдах энэ мэдээллүүд бол 2010 оноос хойш гарсан мэдээллүүдээр тулгуурлан яригдаж байгаа. Яагаад тэгэхээр өмнө нь хэлсэнчлэн хааны гэр бүлийн хувийн амьдрал, хааны гэр бүлийн санхүүг хянаж, цагдаж, шүүмжлэх эрх хэвлэл мэдээллийнх нь байдаггүй. Тэдний гэр бүлийн талаар элдв дээдийн хов жив янз бүрийн зүйлс бичгийг нь хатуу хоригддаг тийм бичигдээгүй хууль нийгэмд нь үйлчилж исэн учраас түүнээс өмнө юу болсныг бол мэдэхгүй. Гэхдээ 2010 оноос хойш юу болсон талаар өнөөдөр хэдүүлээ жоохон дэлгэрэнгүй яриа. За энэ хүн сүүлийн 10 гаруй жил авилга, ловер, авгаа хүүхний асуудал, санхүүгийн хувьд үрэлхэн байдал зэрэг асуудлуудыг гаргаж олон нийт ард түмнээс маш их шүүмжлэлийг хүртэж сүүлдээ хаант засаглалд итгэх ард иргэдийн итгэл буурч байх үед хаант засаглалыг аварч үлдэх гэр бүлээ аварч үлдэх гэсэн үүднээс 2014 онд хаан ширээнээсээ татгалзаж ийхүү өнөөгийн 6 дугаар Филиппе хаан ширээнд суусан. За 2012 оны тухайн үед Испани улс эдийн засгийн хувьд гүн хямралд орж ажилгүйдэл дээцэгтээ тулчихсан. Түүнээс гадна Испани засгийн газар хааны гэр бүлийнхэн байж болох бүх зүйлсээ танаж санхүүгийн хувьд нэлээд таналттай байхаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байсан. Гэтэл тэр үед Хуан Карлос нууцаар Ботсвана руу аялсан байна. Ингэж аялахдаа маш өндөр дүнтэй зааны ан хийсэн. Заан агнасан. Ингэхдээ нэг заан агнахад
45 гэлөө 46 мянган евро байдаг тухайн үедээ тийм үнэтэй байсан гэж байгаа байхгүй юу? Тийм үнэтэй зааны ан хийсэн. За энэ нь яаж илэрсэн гэсэн чинь тухайн андаа явж байх үедээ унаад тэгээ түнхээ гэмтэж гисэн байгаа. Ингэжл баригдаж ил гарсан. За энээс нь болоод олон нийт бол маш ихээр дургуутж ийсэн. Бүгд бүсээ чангалж гин. Бүгд энэ эдийн засгийн хямралтай нүүр тулах гэж хичээж яхад хаан нь өөрөө нэг удаагийн 45-46 мянган еврогийн үнэтэй зааны ан хийгээд нууцаар аялаад явж гин гэхээр эн чинь байж болохгүй гэдэг байдлаар олон нийт ард түмэн маш ихээр хилгэнжсэн. Хуан Карлос ч гэсэн өөрөө эмнэлгээс гарч ирээд хамгийн түрүүнд би үнэхээр том алдаа хийсэн, дахиж ийм алдаагаа давтахгүй гэдэг тийм уучлалт хүссэн мэдэгдлийг гаргасан. Энэ мэдэгдэл нь ард түмнийх нь хувьд маш тийм ичгүүртэй санагдчихсэн. Бүхэл бүтэн улсын хаан байж ийм мэдэгдэл гаргахаасаа ичээсэ гэдэг байдлаар хүлээж авч исэн. За ингээд яг энэ зааны антай зэрэгцүүлээд энэ зааныхаа анд явахдаа өөрийнхөө нууц амрагтайгаа явсан нь ил болсон. За тэрээр болвол хэдийгээр хатан хаан Софиятай гэрэлчигсэн, түүнээс гадна түүний хүүхдүүд нь төрөөд хүүхдүүд нь мөн дахин үр удмаа төрүүлээд ингээд ач зээг нь үзүүлээд ингээд явж исэн ч гэсэн тэрээр 2004 оноос 2012 оны хооронд Корина гэх Германы язгууртан эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь ийхүү энэ ангаас нь болоод дахиад ил болчихсон. Энэ ан дээр нь цуг явж исэн гэдг нь ил болсон. Түүний дээр Саудын Арабаас 100 сая долларын авилга авсан гэдг нь мөн ил болсон байгаа. За энэ үедээ тэрээр Саудын Арабын хурдны замын тендертэй холбоотойгоор Сауди Арабын хаанаас 100 сая долларын авилгал авсан гэдг нь ил болсон. За энэ 100 сая доллароо тэрээр Швейцарын офшор дансанда хадгалж татвараас зайлсхийсэн. Түүгээр зогсохгүй энэ 100 сая долларынхоо 65 сая долларыг нь 65 сая евро болгоод ч гэлөө еврог нь энэ Корина гэх нууц амрагтаа бэлэг болгож өгсөн гэж аа. За Хуан Карлос энэ дээр юу гэж ярьдаг гэхээр би энийг бэлэг болгож өгөөгүй. Тэрэнд хадгалуулсан юм аа. Тэрнээс биш би бэлэг болгож өрөөсөө өгөөгүй гэж ярьдаг болвол нөгөө Корина гэх нууц амраг нь надад бэлэг болгож өгсөн. Би энийг бэлэг гэж хүлээж авсан. Би энийг нь буцааж өгөөгүй гэж аа. Ингээд энэ хоёрын асуудал бас нэлээд асуудалтай. Энэ одоо гэр бүлээс гадуур харилцааны ил болчингууд за хатан хаан София болон Хуан Карлос хоёрын гэр бүлийн харилцаа хэцүүхэн байгаа юм байна. Хааны гэр бүл дотор хагарал үүсчихсэн байгаа юм байна гэдгийг ард түмэн мэдэж авсан. За ингээд хожим нь 2022 онд Хуан Карлосын эсрэг энэ Корина гэх нууц амраг эмэгтэй нь Их Британд шүүхэд нэхэмжлэх гаргасан. Ингэхдээ 146 сая евро нэхэмжлээд өөрийг нь дагаж мөрдсөн хүчирхийллийг оролцсон гэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэх нь 2023 онд эцэслэгдэн хэрэг үүсгэх боломжгүй гэд хаагдсан. За энэ нь яг ямар шалтгаантай гэхээр эхнийх нь харьяаллын асуудал байгаа. Хуан Карлос Британд оршин суудаггүй. Гадаадад оршин суух иргэдийн эсрэг Английн шүүхэд нэхэмжлэл гаргах хангалттай үндэслэл байхгүй гэдэг нэг юм шалтгаан. Түүнээс гадна нотлох баримт дутмаг Корина өөрөө яг тэр дагаж мөрдсөн хүчирхийлэл үйлдэхийг завцсан гэх асуудал нь Их Британд болсон гэдгийг нотолж чадаагүй. За тийм болохоор нотлох баримт дутмаг, харьяаллын асуудал гэх мэтчлэн иймэрхүү зүйлсүүдээс болоод хэрэг үүсгэх боломжгүй байна гэдэг шүүгчийн шийдвэр гарсан. Үүнд нь Корина дургуутсангүй байгаагаа өөрөө илэрхийлсэн, хохирогчдыг ердөөсөө ингэж хамгаалдаггүй, жинхэнэ шудраг хууль ёс гэж байдаггүй гэдгийг харахад надад үнэхээр сэтгэл эмзэглэмээр байна гэдэг тийм мэдэгдэл гаргасан гэж аа. Бөөн асуудал. За хэдийгээр тэрээр 2014 онд хаан Синтигээсээ буугаад хүүн хаан болсон ч гэсэн түүний хойноос чаргууцалтай хуулийн арга хэмжээ, хуулийн мөрдлөг шалгалт явсаар байсан. Яагаад гэхээр хаан байхаа болчихсон учраас дархан ирэх нь байхгүй болоод бүр эрчимтэйгээр түүнийг шалгаж эхэлсэн. Тийм болохоор тэрээр эцэст нь 2020 оны 8 сард хүүдээ загтал бичиж үлдээгээд Испани улсыг бүр мөсөн орхин явсан. Ингээд тэрээр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод тансаг зэрэглэлийн байшин тийм тансаг зэрэглэлийн арал дээр цөллөгийн маягтай амьдарч байгаа мэн л. Одоогоор бол 88 настай. Сүүлийн үед хүүтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ эвлэрэх, буцаад Испани улстай очиж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа ч гэсэн
Хааны гэр бүлийнхэн бол аавыгаа хүлээж авахгүй энэ хагаралдан одоо хүртэл үргэлжилж байгаа гэр бүл дотор нь хүйтэн хүндий байдал үргэлжилсэн хിവэр байгаа гэдгийг олон нийт хэвлэн мэдээлж ингэж ярилцаж байгаа. Энэ дээр хүмүүс бас хоёр хуваагдаж талцаж хоорондоо ингэж маргадаг. За нэг тал нь бол та нар дарангуйлын үе ямар байсныг мэдэхгүй байна. Дарангуйллын үе үнэхээр аимшигтай байсан. Тэр дарангуйллыг дуусгаж өнөөдрийн бидний энэ арчилсан нийгэмд амьдарч байгаа чинь энэ хүний гавья гэж үздэг хүмүүс байдаг бол за нөгөө хэсэг бүлэг хүмүүс нь өөрийнхөө хийсэн гавья хичээл цэцгэлийг өөрийнхөө гараар үгүйх хийсэн. Өөрийнхөө муухай шунхай сэтгэл, муухай тэр шунхай хүсэл тачаалаасаа болж ийм зүйлийг өөртөө бий болгосон хүнийг одоо яагаад буцаад хааны гэр бүлд буцаад их орондоо авчрах ёстой юм гэдэг дээр мөн маргадаг хүмүүс байгаа. За нэг иймэрхүү байдлаар бол энэ маргаан одоо хүртэл яригддаг. За дараагийн асуудал бол түүний эгч болох Инфанта Кристинатай холбоотой. За энэ Инфанта гэд яригдаад байгааз энэ Инфанта гих цолынхын талаар цол гэх үү, нэршил гэх үү эннийхэн талаар хальт яриад өгье. Дараа нь ч гэсэн энэ нь яригдах учраас Испаний хааны гэр бүлд хааны хүү охиныг Инфанте гэж хэлдэг. Хааны хүүг Инфанте, хааны охиныг Инфанта гэж хэлэгддэг юм байна лээ, гэж ярьдаг юм байна лээ. Зөвхөн дараачийн хаан ширээнд суух хүнийг л гүнж эсвэл ханхүү гэж ярьдаг. Бусад хүүхдүүдийг нь Инфанте ер нь бол хааны гэр бүлийн дээд зиндааны хүн гэдгийг нь илтгэж байгаа ийм цол, ийм нэршил байгаа аахгүй юу. За ингэж олол хэлдэг. За энэ Инфанта Кристинагийн хийсэн хэрэг нь Испанда Casa Nos буюу Нос хэрэг гэж алдаршиж тэр одоо нэрээр олол хүмүүс айгуу сайн мэддэг юм байна л та. Инфанта Кристина өөрийн нөхөр болох Иньяки Урдангарын гэх Олимпийн тамирчин асан байсан залуутай гэр бүл болж тэд хамтдаа Институто Нос буюу Нос гих ашгийн бус байгууллагыг удирдан ажилладаг байсан. Ингэхдээ Иньяки өөрийгөө хааны гэр бүлийн хүргэн гэдэг нэр нөлөөгөө ашиглаж Испани бүс нутгийн төрийн байгууллагуудтай маш өндөр дүнтэй гэрээ байгуулдаг байсан. Ингэхдээ тухайн тэр Нос гих ашгийн төлөөх бус байгууллага нь спортын арга хэмжээ зохион байгуулдаг, спортын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ч юм уу нэг тиймэрхүү байгууллага байсан юм байна л та. Энэ бүх гэрээнүүдийн үүргийг яг гүйцэтгэх болохоор тэрээр маш бага дүнгээр нэг юм хийсэн болоо л өгдөг. Түүний цаана маш их хэмжээний мөнгө завшдаг байсан. За ингэсээр тэр хоёр бол 6 сая орчим еврог өөрсдийн эзэмшдэг Айзон гэх хувийн компани руу хууль бусаар шилжүүлэн завшиж татвараас зайлсхийдэг байсан 2010 онд илэрч мөрдөн байцаалт эхэлсэн байна. Ингэхдээ Кристинаг ч гэсэн хэргийн хамсаатан гэж хэрэгт татан оролцуулсан. Яагаад гэхээр энэ Айзон гэх компанийн 50%-ийг нь Кристина эзэмшдэг. Түүнээс гадна энэ компани зээлийн картаар Кристина өөрийнхөө байрны засвар, масвар, өөрийнхөө хувийн тансаг хэрэглээнийхаа бүх зүйлсийг тэр компани кредит картаар гаргаж ашигладаг байсан учраас энэ хэргийн хамсаатан гэж үзсэн. Харин Кристинагийн хувьд би нөхөртөө итгэдэг байсан. Миний нөхөр л энэ болгоныг ингэж өөрөө хийдэг байсан. Тэрнээс биш би ерөөсөө юу ч мэдэхгүй. Энийний цаана юу болоод байгааг би ерөөсөө мэдэхгүй, намайг зүгээр гарын үсэг зураад өг гэхээр нь би итгэл зурдаг байсан гэж мэдүүлэг өгсөн. Энэ нь бол олон нийтийн зүгээс маш их бас шүүмжлэлийг дагуулсан. Би мэдэхгүй гэдэг үгийг маш олон удаа хэлж байна. Энэ бол зүгээр мэдгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг шиг те энэ бол зүгээр өөрийгөө авч гарах гэсэн арга байна гэдгээр олон нийт түүнийг маш их шүүмжилж байсан. За ингээд энэ хэрэг нь яаж шийдэгдсэн гэхээр 2017 оны 2 сард Иньяки гэх нөхөрт нь улсын мөнгө завшиж заллин хийсэн, татвараас зайлс хийсэн хэрэгээр буруутай гэж тогтоон 6 жил 3 сар шоронд хоригдох ял болон 512 мянган еврогийн торгуул ногдуулсан. За энэ 6 жил 3 сарын хугацаа явандаа 5 жил 10 сар хүртлээр буурч ингээд хорих ялаа бол биеэр эдэлж хэлсэн. Гэсэн ч тэрээр 2021 онд 7 хоногт нэг удаа хорих газартаа заавал ирнэ гэдэг нөхцөлтэйгээр хяналтан доор хугацаанаас өмнө суллагдсан. Харин Инфанта Кристина бол хэрэгт шууд холбоотой, шууд оролцсон гэдг нь нотлогдоогүй учраас түүнийг цагаатхан ингэхдээ 265 мянган еврогийн торгуул ногдуулаад хэрэгт холбогдлохгүйгээд үлдээсэн.
Энэ үед нь олон нийтийн дургуутслыг намжаахын тулд 6 дугаар Филиппе хаан өөрийнхөө эгчийн болон өөрийнхөө хүргэн ахын Палма ди Малоркагийн гүнгийн авхаа гих цолыг нь хурааж хааны гэр бүлийн албан ёсны үүргийг гүйцэтгэх болон төсвөөс мөнгө авах эрхийг нь бүр мөсөн хассан. Инфанта Кристина хэдийгээр нөхөр нь шоронд ороод ингээд хоригдоод явж исэн ч гэсэн энэ хугацаанд бол нөхрөө хүлээж исэн. Нөхрөөсөө салаагүй. Гэхдээ 2022 онд Иньяки 2021 онд нөгөө нэг шоронгоос нөхцөлтэйгээр хяналтанд ор суллагдсан гэсэндээ суллагдаад нэг их удаагүй 2022 онд өөр залуухан эмэгтэйтэй олон нийтийн газар явж байгаа нь харагдсны дараачаас албан ёсоор 2024 онд гэр бүлээ цуслуулсан байгаа. За энэхүү шүүх хурал нь Испанд жирийн иргэн байна уу, хааны гэр бүлийн гишүүн байна уу, түүнээс үл хамааран хууль бол ижил тэгш үйлчилнэ гэдгийн том баталгаа болсон. Яг энэ тохиолдлоос үүдээд хүмүүс бол шүүх засаглалд хуулийн байгууллагатай итгэх итгэл нь улам нэмэгдсэн ийм тохиолдол болсон байна. За энэ хоёроор зогсоогүй. Энэ одоо хааны гэр бүлийг тойрсон хил ам ховж үргэлжилсээр байгаа. Үргэлжлүүлээд хэдүүлээ Испаний хааны гэр бүлийн хоёр гол эмэгтэй болох өнөөгийн Испаний хатан Летизиа болон хуучин хатан хаан София нарын талаар тэр хоёрын хүйтэн хүндийн харилцааны талаар ярьцгаая. 2018 оны улаан өндөгний баярын үеэр нэгэн бичлэг ил босно нь хүмүүст за энэ хоёрын харилцаа бол үнэхээр хурцтмал байгаа юм байна гэдгийг ил болгосон тийм бичлэг цацагдсан байна. Энэ бичлэгний хэдхэн секунд маш хурдцтай интернет орчинд тархаж цахим орчинд дор бүрнээ хүмүүс энэхүү мэдээллийг олж авч чадсан. Энд яг юу болсон гэхээр сүмийн мөрөглийн дараа хатан хаан София өөрийн ач охтуудтайгаа нөгөө яригадаад байгаа эгч дүүс охид байгаа штэ гүнж охид. За тэр хоёр охинтой зураг авахлах гэж зогсож байх үед нь хатан Летизиа албаар камерын урдуур хөндөсөж охтуудаа болол хадам ээжээсээ холдуулахыг оролцсон. Түүнээс гадна залуу гүнж Леонор өөрийнхөө эмээгийн гарыг мөрнөөсөө маш тийм хүчтэй авч шидэж байгаа тийм дүр зураг харагдсан байхгүй юу. Түүгээр зогсохгүй залуу гүнж Леонорын духан дээр нь эмээ нь үнсэн хэсгийг нь ээж нь гараараа арчиж байгаа тийм дүр зургууд бол камерын бичлэгт буусан маш богино ингээд үзэгдээд өнгөрсөн. Гэхдээ үүнийг нь Испаний ард түмэн маш хүндээр маш шүүмжлэнгүй хүлээж авсан. Тэд залуу гүнж Леонорыг маш тийм хүмүүжүүлгүй эмээдээ ингэж хандаж болохгүй. Ээж нь эмээтэй нь ямар ч харилцаатай байсан, эмээтэйгээ ямар ч хүн ингэж харилцаж болохгүй гэж түүнийг шүүмжилж исэн. Түүнээс гадна хадам ээж бэр хоёрын харилцаа хурцтмал байгаа юм байна. Гэхдээ энэ харилцаанд Летизиаг буруутгаж исэн. Яагаад гэхээр өөрөө хааны гэр бүлийн угсааны хүн биш учраас маш тийм харанхуй, бүдүүлэг, соёлгүй, боловсралгүйгээ ингэж илэрхийлж байна аимшигтай бэр юм а. Хадам ихтэй эмээдээ хинч байсан ингэж хандаж болохгүй гэж залуу гүнж Леонор болон Летизиа хатан хоёрыг буруутгаж исэн. Тэгвэл энэ хоёрын харилцаа анхнаасаа юм хүйтэн хүндий байсан юм уу гэхээр үгүй юм байна лээ. 2003-2004 онд 6 дугаар Филиппе хаан болон хатан Летизиа хоёр уулзаж болцож ингэж гэр бүл болж ийн хурмаа хийж ийн гэх энэ цаг үед бол бэрэнч тэр хадам ээжинч тэр хин хинийхээ талаар ам сайтай байсан. Хадам ээж нь бэрийгээ өөрийнх нь хүүг амьдралын мөн чанарыг ойлгоход нь тусалсан гэж магтжсэн бол бэр нь ээжигээ энэ хааны гэр бүлд дасан цогцоход өөрт нь маш их дэмжлэг тусламж үзүүлжсэн гэж магтан сайшааж хүндэтгэн ярьж исэн. Гэхдээ энэ хоёрын харилцаа яваандаа хурцсаар байгаад ийм асуудалд хүрчихсэн. Тэр хоёрын маргалдах болсон хамгийн том шалтгаан нь гэвэл огтын хүмүүжлийн асуудал. Хатан хаан София бол дээр үеэсээ хааны гэр бүлийн уламжлалын дагуу дүрм журмын дагуу маш тийм хатуу чанга хуучинсаг үзэлтэй хүн гэнэлтэй. За тэгвэл харин хатан Летизиа хүүхдүүдийгээ яг хүүхэд, яг хүн гэдэг утгаар нь илүү тийм орчин үеийн тайван, эрх чөлөөтэй, халуун дулаан орчинд дүрм журам гэдэг аимшигтай зүйлд баригдаж ингэж өсөхийг хүсээгүй учраас илүү тийм хүмүүжлийн өөр арга барилтай байсан юм байна. За үүнээсээ болоод энэ хоёр маргалцсаар байгаад эцэст нь тэр хоёрын харилцаа ийм хурцтмал байдалд хүрчээ гэдэг нь 2018 онд ил гарсан. Түүнээс хойш тэр хоёр маш тийм олон арга хэмжээнд бие биентэйгээ инээлдээд ярьж байгаа, бие биентэйгээ тийм ойр дотн байгаа юм шиг дүр зураг бол үзүүлэх болсон. Энийг нь гэхдээ хэвлэл мэдээллийнхэн олон нийт юу гэж хардаг гэхээр
залуу гүнж Леонард эрүүл зөв ив найрамдалтай бат бүх хаан ширээг залгамжлуулан үлдээхийн тулд ингэж жүжиглэж байна. Ингэж дүр эсгэж байна гэж хүлээж авдаг. Гэсэн ч энэ хоёрын хоорондын маргалдаан бол одоо хүртэл шийдэгдээгүй гэж олон нийт бол ярьдаг. За дараагийн асуудал бол 6 дугаар Филиппе хааны эгч Еленагийн сахилгагүй хүүхдүүд байгаа. Тэр эгч нь бол хүү охин хоёртой юм байна лээ. Хүүг нь Фройлан гэдэг. Тэр хүн багасаа нэлээд сахилгагүй байсан. Бүр үнэхээр сахилгагүй. Ямар сайндаа л 13 настай байхдаа ангийн буугаар өөрийнхөө хөлийг буудаж гимтээж исэн гэж аа. Амар байгаа зү. Юу вэ? Ангийн буугаар хөл мөлөө буудаж мууцсан. Тэгснээ тэрээр том болохын хэрээр Мадридын шөнийн клубүүдээр хисэж, зодоон зохион хийж, хутга шөвгтөд тулж исэн. Түүгээр зогсохгүй COVID-19-ийн үеэр хөл хорионы дэглэмийг зөрчиж исэн гэх мэтчлэн хааны гэр бүлийн болон хааны чихийг маш их халууцуулах асуудлыг маш ихээр гаргаж исэн байна. Тийм учраас түүнийг Арабын Эмират улс руу буюу Хуан Карлос гэх өвөө рүү цөлж тэнд нь ажилд оруулсан. За дараачих нь Еленагийн охин болох Виктория Федерика гэх охин байгаа. За тэр охин нь хааны гэр бүлийн уламжлалт, тийм ёс заншил, даруй байдлыг эвдэж харин ч бүр гоо сайхан загварын инфлюенсер байдлаар ингэж ажиллаж янз бүрийн мөнл шоу цэнгэн ингэж явах дуртай үнтэй хувцснуудыг ингэж өмсөж бичлэг хийж ингэж явдаг нь мөн л хааны гэр бүлийг жоохон тэгж сөргөөр харахад нь бол нөлөөлдөг гэд тэгжсэн. За одоо айлч хааны гэр бүлд ийм асуудал бол байх бах мэдээж эн чинь одоо 21-р зуун учраас хүн болгон хүснээ хийх бүрэн боломжтой. За тийм болохоор энэ одоо инфлюенсер нь ч дүүрчт юм уу. Гэхдээ тэр хүн бол бас л хаард байгаа зү бас л зэрлэг. За дараагийн асуудал нь бол түүний эхнэр одоогийн Испаний хатан Летисиатай холбогдож байгаа. Хатан хаан Летисиа бол өмнө нь энгийн гэр бүлээс гаралтай сэтгүүлч байсан гэд би өмнө нь хэлжсэн да. Тэгвэл түүний маш ойрын, маш тийм нарийн ширийн зүйлсийг нь мэддэг үеэл нь Баяртай гүнжээ гэдэг тийм нэртэй ном гаргасан. За тэр номон дээрээ бүүн болох мэдээллүүдийг оруулсан байна. За энэ номон дээрээ яг ямар агуулгаар юу бичсэн байсан гэхээр хатан Летисиа одоогийн хаантай гэрлэхээс өмнө үр хөндлөлт хийлгэж исэн гэдэг талаар бичсэн. За энэ хатан Летисиа болон хаан Филиппе нар 2004 онд хурмаа хийсэн. Тэгэхээр 2000 оны ихэнх үе 1990-ад оны сүүл үеэр Испанд үр хөндлөлт хийлгэхийг хуулиараа хатуу хоригддаг байсан юм байна. Ийм цаг үед үр хөндлөлт хийлгэжсэн гэж аа. За тийм болохоор өөрөө хааны гэр бүлд гишүүн болон оргочийн хааны гэр бүлд орж ирээдүйн хатан хаан болох хүн учраас өөрийнхөө өнгөрснийг нуухын тулд энэ үеэлээсээ тэр үр хөндлөлт хийлгэсэн гэдэг бичиг баримтыг устгаж өгөхийг хүсэж исэн гэдэг талаар энэ номондоо бичсэн байгаа. Айгүй юу агааз. Үнэхээр юу. За түүнээс гадна энэ ойрын үеэл нь энэ номондоо юу гэж бичсэн байсан гэхээр Летисиа хааны гэр бүлийн гишүүн болон орхоор болсон ирээдүйн хаан болох хүнтэй болцож эхэлсэн цагаас эхлэн манай гэр бүлийн харилцаа шиг байха болсон. Бидний гэр бүлийн харилцааг энэ хааны гэр бүлийнхэн сүйтгэсэн гэдэг байдлаар бол бичсэн. Ингэхдээ Летисиа манай гэр бүл дотор хааны гэр бүлийн нэр хүндэд муугар сөргөөр нөлөөлөх ямар нэгэн харах байна уу? Бидний нууцыг задлах хүн байна уу гэж олвол байнгын тагнаж, шалгаж, хяндаг хүн болгонд нэг зүйлийг ярихдаа өөр ярьж ингэж шалгадаг байсан гэж аа. Үнэхээр аимшигтай хяналтанд ор байдаг болсон манай гэр бүл түүнээс хойш Летисиатай ийм харилцаатай байха болсон гэдэг байдлаар энэ номоо бичиж ингэж гаргасан. Энэ ном нь Летисиа хатны нэр хүндэд бол маш сөргөөр нөлөөсөн хааны гэр бүлийн дотор маш том анхлыг үүсгэсэн гэж бол хүмүүс дүгнэж үздэг. За үүний дараа бол бас маш эвгүй муухай яриа гарч ирсэн. Хатан Летисиа өөрийнхөө дүүгийн нөхөр болох хүргэн болж орж ирж байгаа дүүтэйгээ гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж исэн гэдэг тийм мэдээлэл гарч ирсэн байна. За энэ мэдээлэл бол одоо хүртэл хэвлэлүүдээр шуугсаар яриа болоод дуйлан болоод яригадаад л байдаг. Хатан Летисиа Хейме Дел Бурго гэх бизнесмен залуутай 2000 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж эхэлсэн. 2002 онд
ирээдүйн хаан болох 6 дугаар Филиппэтэй болцож байгаа гэдгээ хэлээд энэ хоёрын харилцаа дууссан гэж аа. Ингээд хэсэг хугацаанд энэ хоёр харилцаагүй байжгаад 2004 онд хурмынхаа өмнөх шөнө Летизиа энэ Хайме гэх залуутай буудалд нууцаар уулзсан. Ингэхдээ чи яагаад надтай гэрэлтгүй юм бэ? Чи яагаад намайг өөрийнхөө эхнэр болгон авдаггүй юм бэ гэж асуухын зэрэгцээ намайг хизээж битгий орхиороо гэд энэ хоёрын харилцаа дахиж эхэлсэн байна. Энэ Хайме гэх залуугийн ярьж байгаагаар бол тэр хоёрын харилцаа 2011 он хүртэл үргэлжилжсэн гэж ярьдаг. Бүр нөгөө өөрийнхөө охтуудыгаа гидсэндээ тээж жирэмсэн байх үедээ ч гэсэн гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэдгийг энэ Хайме өөрийнхөө Twitter хуудасаар дамжуулан ил болгосон. Гэхдээ энэ нөхөр нь бол дүүгийнх нь сасан нөхөр шүү за. Хатан Летизиатай гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд олон жилийн хугацаанд ингэж явж байгаад гэр бүлээс гадуур харилцаа дууссаны дараа жил нь буюу 2012 онд дүүтэй нь буюу Телма гэх охин дүүтэй нь бол гэр бүл болсон. За гэхдээ 2 жилийн хугацаанд хамтран амьдраад ингээд 2014 онд бол салж байгаагаа мэдэгдсэн. Ямар ч байсан энэ Хайме гэх залууд бол өөрт нь тийм нөгөө үхлийн аюултай сүрдүүлэг хүртэл ирсэн энэ мэдээллийг ил цацаад бит хоёр гэр бүлээс гадуур харилцаатай байсан үнэн гэдэг мэдээллийг ил цацсны дараачаас үхлийн аюултай өөрт нь тийм сүрдүүлэг ирсэн гэдгийг тэрээр мөн ярьж исэн. За тэгээд энэ Хайме гэх залуугийн яриан дээр үндэслээд сонингийн сэтгүүлч 30-аад жилчгэлөө 20-аад жилчгэлөө сонинд сэтгүүлчээр ажиллаж исэн зохиолч 2 бот ном гаргасан байвал яах вэ? 2 бот ном бичгээр хэмжээний зүйл байсан байгаа хгүй. Гэхдээ миний олсон зүйл бол нэг их байж чадаагүй. Энэ залуу бол өөрийнхөө Twitter хуудаснаа яг тэр Летизиагийн жирэмсэн байгаа өөрлөө нь явуулсан тэр зургийг нь постлоод өөрлөө нь бичсэн тэр мессежийг нь ингэж бичээд оруулсан байсан. Би одоо чиний пашминаг зүүцсэн байна. Энэ яг л би чамтай хамт байгаа юм шиг надад мэдрүүлж гин. Удахгүй уулзъя. Чинийх гэх мэтлэн иймэрхүү утгатай зүйлсийг бол биччихсэн байсан. Өөрлөө нь ингэж явуулж исэн гих байдлаар бол ийхүү Twitter хуудсан дээрээ бичсэн байсан. За, Филиппе энэ талаар мэдчихсэн үү гэдэг дээр Хайме юу гэж ярьдаг гэхээр Филиппе мэдчихсэн. Яагаад гэхээр Летизиаг хаан хинтээ юу хийгээд явж гин гэдгийг тэр ордноос гарч орох үедээ байнгын үнэн зөвөөр мэдээлэх ёстой байсан. Тэгэхээр яг тухайн мөчтөө мэдчихсэн. Энэ харилцааг бол мэдчихсэн гэж тэрээр гарган тайлбарлан ярьж исэн. За гэхдээ энэ яг баттай яриа эсхийг нь бол мэдэхгүй ямар ч байсан энэ Хайме гэх залуу бол би энэ талаар ном гаргана, ном бичнэ гэд ингээ ярьж исэн баггүй. Тэгснэ үүнийхээ дараа ер нь номоо байлаад би 8 ангитай тийм докюментари баримтат кино гаргана. 2025 онд гаргахаар боллоо гэх мэтчлэн ярьж исэн. Гэхдээ одоогийн байдлаар ямар нэгэн тийм кино гарсан марсан тийм мэдээлэл бол огтхон ч олдоогүй. Тэгэхээр яг энэ хоёр харилцаатай байсан ийм дотн мотн ийм мессежүүдийг хоорондоо бичлэлсэн ингэсэн тэгсэн гэдэг тэр нотлох баримтуудаа захин орчинд гаргаж баримтжуулж чадаагүй байгаа. За тийм болохоор бас яг баттай гэж итгэхэд хэцүү эвгүй. За хааны гэр бүл бол үүн дээр чимээгүй байх тактик баримталж үүн дээр ямар ч тайлбар юу ч хийгээгүй өстой чив чимээгүй байсан. Гэхдээ энэ Хайме гэх залуугийн яриан дээр үндэслэн 2 бот ном гаргасан сэтгүүлч байна штэ. Тэр сэтгүүлч ажилласаа халагдсан гэж хэлсэн. Тэгэхээр хөшигний цаана ямар ч байсан хүмүүстэй авах арга хэмжээнүүд бол авч исэн. Гэхдээ олон нийтийн өмнө гарч ирж ямар нэгэн байдлаар ингэсэн шүү тэгсэн шүү гэж бол тайлбар огтхон ч хийгээгүй чимээгүй байцгаасан. За одоо бол тэр хоёрын харилцааг энэ хаан хатан хоёрын харилцааг илүү тийм романтик гэр бүлийн харилцаа гэхээсээ илүү улс төрийн бат түншлэл гэж хүмүүс дүгнэдэг. Тэр хоёрын харилцаа гэр бүлийн харилцаа романтик харилцаа нь хэдийнэ дуусчихсан. Одоо бол ирээдүйн хатан болох тэр охиндоо хүмүүсийн үзэл бодлыг хурцтгаад хүмүүсийн үзэл бодлыг ингээд хаант засаглалын эсрэг болгочихгүйхэн шиг иймэрхүү байжгаад охиндоо бол өвлөөлөн өхийг хичээж байгаа учраас аль болох бие биендээ дотн байгаа юм шиг ингэж ойр олон нийтийн нүдэн дээр ил гарч харагддаг ч гэсэн яг үнэндээ энэ хоёрын харилцаа бол илүү тийм улс төрийн шинжтэй, илүү тийм түншлэлийн шинжтэй, найзуудын шинжтэй болчихсон гэж шинжээчч үздэг олон нийт ч тэгж ярьдаг. За одоо хэдүүлээ октойхон талаар ярьцгаая.
За том охин болох гүнж Леонор 2005 оны 10 сарын 31-ний өдөр төрсөн одоо 20 настай удахгүй 21 нас хүрэх гэж байгаа залуу бүсгүй байгаа. Тэрээр ирээдүйн Испаний хаан ширээг залгамжлан авах ирээдүйн хатан хаан болох хүн бөгөөд 1868 оноос хойш эмэгтэй төрийн тэргүүн болж байгаа хамгийн анхны хааны гэр бүлийн гишүүн болж байгаа юм байна лээ. 1868 онд л хамгийн сүүлд улс орныг нь хатан хаан удирдах байсан бол одоо ийхүү удахгүй Леонор гүнж удирдах нэ. Тэрээр бол багаасаа ирээдүйн хатан хаан болно гэдэг утгаараа маш их тийм боловсролын хувьд шахуу цагийн хуваарьтайгаар түүнийг суралцуулж исэн. Түүний боловсрол дээр нь ялангуяа хатан Летисиа илүү их анхаардаг. Яагаад тэгэхээр тэрээр өөрөө сэтгүүлч хүн учраас янз бүрийн тал бүрийн мэдээлэл ихтэй хүн учраас түүний боловсрол дээр нь маш ихээр анхаардаг гэж яригддаг. Түүнийг багаас нь хааны гэр бүлийн өдөр өнжүүлэхэд явуулж үүний дараа Мадридэд хувийн сургуульд суралцуулсан. Мадридэд хувийн сургуульд суралцаж төгссөнийхаа дараа тэрээр Уэльс дахь алдартай UWC Atlantic College-д 2 жилийн хугацаанд суралцаж олон улсын бакалаврын зэрэг хамгаалсан. Энэ сургуульд нь бол дэлхийн бусад орны хааны гэр бүлийн гишүүд болон элитүүдийн хүүхдүүд суралцдаг гэдгээр алдартай. Түүнээс гадна одоо ч гэсэн түүний дүү болох Инфанта София энэ сургуульд нь мөн суралцаж байгаа. Леонор Испани хэлээс гадна англи, каталан, галиси, баск зэрэг хэлээр чөлөөтэй ярьдаг мөн хятадын мандарин хэлийг судалж суралцсан. Хэд хэдэн хэлээр бол чөлөөтэй ярьдаг. За одоо хэдүүлээ цэргийн тэр бэлтгэл сургуулийнхын талаар жоохон яриадах юм. За тэрээр бол 3 жилийн хугацаатай цэргийн албыг тийм цэргийн бэлтгэл сургуулийн газар хаахаар болсон. За ингэхдээ эхний 1 жил нь Хуурай замын цэргийн академид суралцж байгаа. Ингэхдээ 2023-аас 2024 онд тэрээр бусад цэргүүдийн адил хүнд өргөвч үүрч шавар дундуур мөлхөж хатуу чанга бэлтгэл хийж ингэж суралцсан. За түүний дараа жил бол Тэнгисийн цэргийн академид сургуулийн хөлөг онгоцоор далайд гарч исэн. За одоо 3 дахь жил буюу сүүлийн төгсөх шатны академид бол суралцаж байгаа. Түүний цэргийн сургуульд нь сая 2025 оны 9 сараас эхэлсэн. Одоо удахгүй төгсөж байгаа. Үргэлжлүүлээ тэрээр 2026 оны 9 сард Мадридын Карлос гэх их сургуульд улс төрийн мэргэжлэр суралцахаар болсон. Сая 4 сарын 27-нд ил болсон байгаа. За 4 сарын 27-нд үргэлжлүүлээд ингэж их сургуульд суралцах гэж байгаа гэдэг мэдээлэл гарсан байна лээ. Түүнээс гадна Леонор Мания гэж тийм нэршил гарчсан байгаа юм лээ. Би өмнөх Даянагийн бичлэг дээрээ та бүгдтэй хэлжсэн. Даяна Мания гэж нэршил гаргаж тэгэж Даянагаар хүмүүс бүр өвчилж ийсэн. Тэгэж Даянаг маш олон хүмүүс хайрлаж тийм нэршлиг хүртэл гаргаж ийсэн гэж ярьж ийсэн. Түүний нэгэн адил Леонор Мания гэдэг тийм нэршил хэдийнэ гарчсан байгаа юм лээ. Испани арт түмэн хаант засаглалыг дэмжигч хүмүүс болон залуу хүмүүс, залуучууд Gen Z, Gen Alpha гэдэг ч юм уу тэр хүмүүсийн дунд Леонор маш нэр хүндтэй байгаа. Үнэхээр даруй төлөв ирээдүйн хатан гэдэг утгаараа багаасаа үүрэг хариуцлага маш сайн ухамсарлсан, элдв дээдийн яриад яваад байдаггүй, элдв дээдийн үйл хөдлөл гаргаж хүмүүсийн дургуутслыг хүргээд байдаггүй. Маш тийм нууцлаг гүнж гэж яригддаг. Айгүй тэгэж хайрлаж, хүндэлж хүлээж авдаг комментууд нь хүртэл дандаа тийм эерэг байхыг нь бол би олж харсан. За түүнээс гадна тэрээр сая 2023 оны 10 сарын 31-ний өдөр 18 наснд хүрч Испани парламентэд үндсэн хуулиа дээдлэн сахиж хаанд үнэнч байхаа амлан албан ёсны тангараг өргөсөн. За энэ өдрөөс эхлэн тэрээр хэрв хаанд ямар нэгэн зүйл тохиолдвол шууд улсаа удирдах хууль ёсны бүрэн эрхтэй болсон гэсэн үг юм. За мэдээж хувийн амьдралын талаар бол янз бүрийн мэдээлэлүүд зөндөө байдаг. Зөндөө их шуугсан. Гүнж Леонор Уэльс дэх UWC Atlantic College-д суралцаж байх үедээ ангийнхаа нэгэн залуутай үерхэж гинэ гэдэг мэдээллүүд маш ихээр гарч шуугилж исэн. Тэр залуу нь бол Бразил, Америк гаралтай нэлээд баян чинэлэг айлын Габриэл гэх залуу байсан.
Леонорын 17 насныхан төрсөн өдрөөр Габриэл Испани руу зорж ирж түүний төрсөн өдөрт оролцсон хааны гэр бүлийнхэнтэй оройн зоог хүртэл барьсан. Гэхдээ энэ хоёрын харилцаа бол цаашаага тэгэж их романтик харилцаа болон үүсээгүй, хин нь өөрсдийнхөө зам мөрийг хөөгөөд одоо бол ямар нэгэн байдлаар холбоо харилцаагүй байдаг. За дараачих нь бол Испанийн шигшээ баг Барселона клубын тоглогч Гави гэх тоглогчийг гүнж Леонор шохорхдог гэдэг цуурхал 2022 онд дэлхийн авраг шалгаруулах тэмцээний үеэр жинхэнэ шууган болж гарч ирсэн. Гүнж Леонорын яалтчгүй тэр Гавитай гар бариад инээж харцсан ч юм уу тэр нь хүртэл нэлээд өөр байгааг нь хүмүүс маш олон бичлэг болгон ингэж хооронд нэвлүүлэн харуулж исэн ч гэсэн энэ хоёрын харилцаа бол цаашид ерөөсөө тэгэж үргэлжлээгүй, романтик харилцаа анханасаа эхлээгүй. За хаан 6 дугаар Филиппе Катарт болсон дэлхийн авраг шалгаруулах тэмцээний үеэр хувцсайлах өрөөнд орж Гавитай уулзахад Гави хаанд өөрийн гарын үсэгтэй тийм арай жижиг гүнж Леонорт таарах хэмжээний тийм өмсгөл дээр гарын үсэг зураад бэлгэлж исэн. Өмсөглөө хүртэл ингэж бэлгэлж ийн гэдэг нь хэвлэл мэдээллийг бүр шуугуулахад хүргэсэн байгаа. Хэдийгээр ингэж их хэвлэл мэдээллээр шуугсан ч гэсэн энэ хоёрын хооронд ямар ч романтик харилцаа үүсээгүй. Одоо бол гүнж Леонор хинтээ суух вэ гэх тэгэхээр заавал хааны гэр бүлийн гишүүнтэй байх ёстой, эсвэл заавал дипломат, язгууртай айлын хүүхэд байх ёстой гэдэг ч юм уу. Бун ёсны хуульд заасан, эсвэл өөрсдийнх нь дүрм журм заасан тийм дүрм байхгүй. Хинтээ сууж болно. Гэхдээ хааны гэр бүл болон парламент, за тэр засгийн газар тэр болооных нь өндөр шаардлага шалгуурт нийцсэн хүнтэй суух боломжтой. За одоо үргэлжлүүлээд хэдүүлээ Инфанта Софиягийн талаар ярьцгаая. Инфанта София нөгөө өмнө нь хэлжсэн Инфанта буюу хааны охин гэдэг тэр нэршлэр ингэж яригдаж явж байгаа шүү. За Инфанта София бол 2007 оны 4 сарын 29-ны өдөр төрсөн ба одоо 20 настай. Эгчээсээ нэг жил хагасын л зөрүүтэй төрсөн ийм тэрсгэн охтууд байгаа байхгүй юу? За София бол эгчээгээ бодох юм бол хаан ширээг шууд залгамжлах хүн биш. Яг л ханхүү хаарийн нэгэн айдал спер буюу нөөц төлөвлөгөө гэдэг утгаараа хариуцлагын хувьд арай бага, арай илүү чөлөөтэй. За ер нь бол одоогийн хүмүүсийн ярьдгаар яг хүн гэдэг утгаараа багаасаа өсч чадсан охин нь байгаа. За нөгөөх нь бол ирээдүйн хатан гэдэг утгаараа жинхэнэ боловсролны юм байх хэвээр, би өөрөө цэргийн командлагч хүн болох учраас ийм зүйл сурах хэвээр гэдэг ч юм уу, маш их тийм дүрм журамд баригдаж өссөн тийм хүн байгаа шүү дээ. Гэхдээ тухайн София гэх охин бол эгчийнхээ маш тийм дотны зөвлөгч, дотны найз нь мөн залуу үеийн язгууртнуудын төлөөлөл гэж явдаг. За тэрээр эгчийнхаа нэгэн айдал West дэх UWC Atlantic College-д мөн олон улсын бакалаврын зэрэгээр амжилттай суралцж байгаа. Мөн тэндээ дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн жирийн болгон язгууртан хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч бие даасан хувийн тийм бие даасан амьдралын туршлага хуримтлуулж байгаа гэх юм уу? Дээр нь өөрөө хөл бөмбөг тоглодог. Хэрвээ та бүгд ажигласан бол София эгчээсээ арай илүү нуруулаг, биерхүү байгааг нь та бүгд ажигласан байх. Тийм ч учраас тэрээр дандаа хамгийн нимхэн гэсэн ултай гутлуудыг өмсдөг. Огтхон ч өндөр гутал өмсдөггүй. За өндөр гутал өмсөх юм бол нэг иймхэн өсгийтэй ч юм уу, жижигхэн өсгийтэй тийм гутал өмсдөг байгаа. За энэ нь бол нэг талаасаа эгчийгээ гэсэн тэр эгчээсээ өндөр харагдах үе, эгч нь намхан гэд гологдох үе гэсэн тэр хайр халамжийг нь илэрхийлдэг гэж ярьдаг. Гэхдээ хэдийгээр тэрээр ийм намхан ултай гутал өмсөж даруй төлөв юм шиг хувцалдаг хэдийч Zara, Mango тэргүүтээ Mars зах зээлийг маш үнэтэй брэндүүдийн ховор тийм limited edition хувцснуудтай хослуулан маш загварлагаар хувцлаж чаддаг гэж бол Испани арт түмэн ам сайтай түүний загварлаг хувцлалтанд нь бол маш их дуртай байдгийм байна лээ. За ингээд тэрээр одоо үргэлжлүүлээд эгчийнхаа нэгэн адил цэргийн академиудаар явж суралцах тийм төлөвлөгөөтэй байсан хэдий ч энэ сургуулаа төгссөний дараа үргэлжлүүлээд их сургуульд суралцсанаа. Цэргийн академиудад бол суралцахгүй гэдгээ саяхан 2025 онд өнгөрсөн жил аль биесээр мэдгдсэн байгаа. За одоо хэдүүлээ нөгөө охтуудыг ялгууртай харьцдаг гэдэг талаар хэдүүлээ жоохон яриа л да. Ер нь охтуудыг ялгадаг зөвхөн ирээдүйн хатан болох Том Леонор охиндоо л бүх хайр халамжийг аав ээж хоёр нь үзүүлдэг.
Бага охиноо ерөөсөө тоодоггүй, түүнийг үл тоож, түүнийг энэ гэр бүлд байдаггүй хүн юм шиг, энэ гэр бүлийн гадны хүн юм шигээр харцдаг гэдэг тиймэрхүү бичлэгүүд TikTok дээр бол зөндөө явдаг. За тийм болохоор би та бүгддээ тэдгэр бичлэгүүдийг нь үзүүлээд сайхан яриад өгье л доо. Охидын хувьд өөр хоорондоо ямар нэгэн асуудал байхгүй. Маш тийм нэгт холбоотой өөр хоорондоо дотн бие биен рүүгээ харж инээж хоорондоо зураг авахулж эгчдүүсийн дотн холбоо байгаа нь бол илт харагддаг. Гэхдээ TikTok-уудын бичлэгүүдийг ингээ хараад байж хахад охтуудын зам байдал бол өөр хоорондоо ялгаатай байгаа нь ажиглагддаг. Леонор гүнж бол илүү тийм өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, бие даасан юм шиг харагддаг бол Инфанта Софиягийн хувьд илүү тийм даруй төлөв аль болох бусдын харцнаас нуугдах гэсэн нэг тийм даруй төлөв зан чанартай байгаа нь бол ажиглагддаг. За түүний байгаа байдлаас ингээд харцнаас нь ч юм уу ингээ хараад байж хахад тэрээр багаасаа аав ээж хоёр нь ямар сэтгэл зүйтэй байгааг ууртай байна уу? Эсвэл баяртай байна уу? Жаргалтай байна уу? Гунигтай байна уу? Эсвэл өөрийг нь яа гэд байгааг, юу хий гэд байгааг нь шууд харцнаас нь хараад нүүрнийх нь үйл хөдлөлөөс хараад ойлгодог болчихсон юм шиг тиймэрхүү байдалтай бол ажиглагдсан. Та нарт яаж ажиглагдж байна? Яг нөгөө Аз ээжүүдийн тийм жоок байдаг штэ. Шууд харцаараа хүүхдээ удирддаг гэд. Жишээлбэл би одоо ээжийг жоох ингээд эвгүй харцаар ингэж мингээл царай тусна хувьс гэл ингэх юм бол шууд өөрийнхөө үйл хөдлөлтөө өөрийнхөө үг хэлтэй ингэж хянамгаа болж эхэлдэг байхгүй юу. За яг түүний нэгэн адил Инфанта София бол аав ээжийнхаа царай төрхнөөс биеийн хилэмжээс нь яг өөрийг нь юу хийхийг хүсээд байна, эсвэл тэд ямар зам байдалтай байна гэдгийг маш сайн ажиглаад өсчихсөн, хүмүүсийг тэгж их царайчлаад өсчихсөн юмудаа гэмээр зүвэс бас ажиглагддаг. Яг уу тэр бичлэгүүд дээр тэгж эвлүүлсэн болохоор тэгж харагдаж байж болох ч гэсэн ер нь бол ихэнх хүмүүс ялгартай харьцдаг гэдэг дээр нь бат зогсдог. Ерөөсөө тэр хоёрыг ижил тэг шаарддаг гэдэг дээр нь санал нийлдэггүй. Угаасаа ялгартай харьцдаг. Аав, ээж, эмээн болох хатан хаан София хүртэл том охин гүнж Леонорыгоо л үнсдэг, Леонорыгоо л хөдөлдөг, Леонортоо л илүү их ингэж хайр халамжаа илэрхийлдэг. Харин Инфанта Софиягийн хувьд бол тэрээр аавынхаа одоо тэр эгчийнхэн гарыг барьж байгааг, аав эгч хоёр нь хоорондоо тэгж дотн байгааг хөндлөнгөөс ингэж анзаарч байгаа нь айгүй тийм аав ээжтэйгээ шууд харьцаж чаддгүй юм шиг бол анзаарагддаг. Хүмүүс ч гэсэн тэгж ярьдаг. Аав ээжтэйгээ эмээтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй байна штэ. София яаж харьцахаа мэдэхгүй болтлоо тийм харилцаа хандлагыг үзүүлсэн байна штэ гэж ярьдаг. Мөн зөвхөн том охин нь л аавынхаа хажууд зогсох хэрэгтэй. Зөвхөн том охин нь л аавынхаа хажууд зогсдог. Харин Инфанта Софиягийн хувьд тэрээр ээжийнхээ хажууд юм уу аль болох эгчээсээ хол зогсох ёстой. Хэрвээ аав ээж хоёр нь дундаа зогсож ивэл аавынх нь талд гүнж Леонор, ээжийнх нь талд Инфанта София зогсох ёстой. Хэрвээ аав ээж хоёр нь зогсоод доор нь эгч нь зогсож байгаа бол эгчийнхээ доор Инфанта София зогсох ёстой. Ерөөсөө эгч нь байгаа тохиолдолд аавынхаа хажууд София зогсох ёсгүй. Мөн эгчээсээ София хизээж төрүүлж алхаж болохгүй. Эгчээсээ илүү өнгөлөг зүйл өмсөж болохгүй. Эгч нь хэрвээ юпг даашин зүмссэн бол София өмд өмсөх ёстой. Эгч нь өнгөлөг хувцас өмссөн бол София хүний нүдэнд тусгааргүй хамгийн тийм завсрын өнгийн даруй төлөх хувцас өмсөх ёстой гэх мэтчлэн. За түүгээр зогсохгүй бүр галзуу нь юу гэж София хизээж цэгц зогсож болохгүй. Энэ бол интернетийн хүмүүсийн арай тийм ургуулan гаргаж ирсэн зүйл баха. Арайч бас хүнийг цэгц зогсож болохгүй гэхгүй л үү дээ. Хэдийгээр София маш тийм нимгэн ултай гутал өмсөж байгаа хэдий ч цэгц зогсох юм бол эгчээсээ өндөр харагддаг. За тийм болохоор тодорхой хэмжээнд жоохон бүхийгөөд тодорхой хэмжээнд жоохон өвдгөө нуглаж зогсох ёстой гэж гаргаж ирж яриад байгаа байхгүй юу? Энэ магадгүй интернетийн хүмүүсийн хитрхи их ургуулan гаргаж ирсэн зүйл баха. Миний хувьд бол арайч тийм галзуу зүйл байж болохгүй ах гэж би бодоод байгаа. За тэгэнгүүтээ София хэрвээ ямар нэгэн байдлаар өнгөлөг хувцас өмсчих юм бол
Ихчээсээ илүү анхаарлыг аваад ихчээсээ илүү хүмүүсийн ярианы сэдв болдог Софияд угаасаа Испаний арт түмэн битгий хэл дэлхийн нийтийн бүх хүмүүс маш их хайртай. София маш тийм даруй төлөв хэдийгээр эгч нь ирээдүйн хатан хаан гэж маш ихээр хайрлагдаж илүү хайрлагдаж өссөн ч гэсэн тэрээр хүнд тийм халуун дулаан сэтгэгдэл төрүүлэх, хүнийг тэгэж хүндлэх тэр зүйлийг маш сайн суралцаж өссөн охин. Хэрвээ ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүн, аль эсвэл хит намхан нуруутай хүн таарах юм бол өвдгөө нуглаж доош нь суугаад аль болох ойрхон болж ингэж гарыг нь барьж мэдчилдэг гэх мэтчлэн гэр бүлийнхаа гишүүдийн хин нэг нь өвдлөө хавтлаа гэхэд Софиал тэргийг нь төрж өгдөг ч юм уу, Софиал тэднийг халамжилж байгаа тэрхүү дүр зургууд нь бичлэгдээр зөндөө авагдсан байдаг учраас түүнд дэлхийн нийтээрээ маш их хайртай. Тийм учраас эгчийнхэн тэр өөрт нь ирэх анхаарлыг булааж болохгүй. Ганцхан л удаа хурц өнгөтэй улаан өнгөтэй эсвэл бол тийм тод өнгийн хувц өмсчих юм бол бүгд София гой харагдчихин, София ингэж, София гэд ингээ яриад явцдаг учраас ийхүү София маш тийм даруй төлөв хувцлах ёстой гэдэг тиймэрхүү ярианууд гарч ирээд ер нь нэг тийм дүрэн баримталдаг байхаа гэдэг хүмүүсийн таамаглал гарч ирээд ингээд яриад яваад байгаа байхгүй юу? Мэдээж хааны гэр бүл гэдэг утгаараа янз бүрийн дүрм журам байх нь бол тодорхой. Хааны гэр бүлийн гишүүн ингэж хувцлах ёстой, ёс зүйтэй байх ёстой, энд ингэж зогсох ёстой, ингэж суух ёстой гэдэг ч юм уу. Иймэрхүү дүрм журмууд байх нь бол тодорхой. За тийм болохоор яг энэ дүрм журамдаа баригдаад явж байгаа энэ цаг үеийнх нь бичлэгүүдийг ингээд харуулчаад охиныг ингэж ялгуурлаж гин. Хоёр охиноо ингэж өөрөөр алагчилж үзэж гин гэдэг байдлаар ярих нь бол нэг талаасаа хитрхи туйлширсан юм болоо да гэж миний хувьд бол харсан. За би өмнө нь хэлсэнчлэн хатан Летисия хааны гэр бүлийн гишүүн ирээдүйн Испанийн хатан болно гэдгийг мэдсэн даруйда өөрийн гэр бүлээ хүртэл байнгын хянаж шалгаж ийсэн гэж ярьж ийсэн. Тэгвэл тэд үнэхээр бас хааны дүрм журмынхаа дагуу маш үйлдэл болгоноо хянаж цагддаг тийм хүмүүс байгаад бага охиндоо тэр их дүрм журмынхаа дагуу хатуу ширүүн хандаад магадгүй тэр охин нь өөрийгөө энэ гэр бүлээс илүү хүн юм шиг мэдрээд өссөн байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ хитрхи их драма үүсгэх гээд хэвлэл мэдээллийнхэн яг ийм өнцгөр ингэж сэвэд байгаа нь бас хитрхи туйлширсан асуудал юм болов гэж миний хувьд харсан. Та бүгд бас юу гэж бодож ийн энэ дээр өөрсдийнхөө бодлыг бас сайхан бичээрэй те. Интернетийн хүмүүс үүн дээр бас юу гэж ярьдаг гэхээр Леонорыг харчаад хүүхэд үнэхээр сайн хайрлаж өсөх юм бол ингэж гоё өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, бие даасан болж өсдгөө. Харин хайр халамж дутагдахаараа София шиг хитрхи дотогшоогоо, хитрхи даруухан бүр ингээд нөгөө үл тоомсорлогдоод сурчсан юм шиг байр байдлыг тогтмол гаргадаг. За тийм ч болохоор тэрээр тогтмол мөн хуруугаараа дуургаж байгаа ийм рефлекстэй энэ бол түүний сэтгэл санаа тухгүй байгааг нь илтгэж байгаа маа гэх мэтчлэн өөрсдийнхөө таамаглал гаргаж ирж ярьдаг гэх юм уу. Гэхдээ интернетийн хүмүүс л би Софиягийн тал, би Леонорын тал, би эсвэл хоёулангийнхан тал гэх мэтчлэн тэр хоёрыг талцуулаад байгаа болохоос ш охтын харилцаа бол ямар нэгэн асуудал байхгүй ажиглагддгийн дээр интернетийн хүмүүс мөн юу гэж ярьдаг гэхээр за Леонор бол багасаа маш их дүрм журамд баригдаж өссөн охин учраас үдээ хэрээний цэргийн бэлтгэл хүртэл хийгээд ингэж явж байгаа нь өөрөө хэр шазруу, өөрөө хэр төвчээртэй мундаг охин бэ гэдгийг нь харуулж байна. За харин нөгөө талаар София ингэж амьдарсан илүү дээрээ, илүү эрх чөлөөтэй, илүү яг хүн шиг амьдрах бүрэн боломжтой.
Ирээдүйд нь ч гэсэн энэ нь хэрэгтэй гэдэг тиймэрхүү комментууд сэтгэгдлүүд зөндөө харагдаж өөрсдийнхөө мөн янз бүрээр таамаглаж бичлэг хийж байгаа нь харагддаг. За тэгээд ямар энэ хүмүүсийн гэр дотор нь ороод яг адилхан нэг тогооноос хоол идээд хажуунаас нь харсан хүмүүс биш. Юу мэдхүү ямар ч байсан интернет дээр байгаа мэдээллүүд бол иймэрхүү мэдээллүүд байна. Дээр нь сүүлд бас энэ хоёрын хиний Леонарын нэг залуутай цуг далайд ингээд сэлээд явж байгаа зураг бичлэгүүд мөн маш их гарч ирж байсан. Гэхдээ надад бол дөрвтэй мэдээлэл олцсонгүй. Мөн хэдийгээр Софиягийн хувийн амьдрал, Софиягийн хайрын амьдрал бол маш хаалттай нууцлаг байдаг ч гэсэн бас тэрээр сургуульдаа нэг залуутай тэврэлдээд ингээд байж байгаа нь бол ажиглагдсан. Гэхдээ Софиягийн тухайд гэвэл илүү тийм олуулаа нийлдэг групп донд найзалдаг. За тийм учраас тэр залуу нь магадгүй түүний найз ч байхыг бол үгүйсэхгүй штэ, ганцхан тэвэрлээ гэд ямар энэ хоёр үерхдэг уулздаг гэд хит сэвэх гээд яахав те. Тэгээ иймэрхүү зураг бичлэгүүд мөн гарч ирсэн байна лээ. Ер нь бол хааны гэр бүлийн ирээдүйн гүнжнэр гэхэд ямар ч тийм хар бараан түүхгүй, ямар ч тийм чихмэг халууцуулах тийм асуудал байхгүй, маш тийм зөв учраас дэлхийн нийт бол тэднийг Европын хамгийн үн цэнтэй гэр бүл, Европын хамгийн үн цэнтэй гүнжнэр гэж тэгж комментуудыг бол үлдээсэн, сэтгэлдлүүдийг бол үлдээсэн байсан. За тэнгуут бас нэг өөр бичлэгүүд явж байгаа байхгүй юу? Испаний хэвлэл мэдээллийнхэн зөвхөн энийг л харуулахыг хүссэн гингүүтээ яг тэр нөгөө ялгууртай харьцаж байгаа янз бүр болж байгаа тэр бичлэгүүдийг нь харуулад яг үнэндээ эн чинь яг адилхан хайрлагдж байгаа гэдэг тэр Софияд аав нь хоорондоо ингэж харилцаж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа тиймэрхүү бичлэгүүдийг бас ингээд нийлүүлээд TikTok дээр оруулчихсан байна лээ. Тэгсэн чинь хүмүүс юу гэжсэн гэхээр үгүй наа чин тэгшгэн хайрлаж байгаа явдал бишээ. Аав нь зөвхөн том охиноо хажууд байхгүй байх үедээ л Софиятай ийм дотн харьцдаг юм аа. Том охин нь хажууд байвал аав нь Софияг тоодоггүй маа. Түүнээс гадна аав нь л яригадаад байгаа болохоос биш. Яг үнэндээ ээж нь охтуудаа за Леонорыг боли Софиятай дотн байгаа нэг ч тийм зураг бичлэг харагддаггүй. Дандаа л Софияг цааш нь түлхсэн, цааш нь ингэж яварсан, ингэж тэгсэн, тэг гэж зааварсан иймэрхүү юмнууд байдаг. Ээж нь ер нь бага охиндоо тэгэж их хайрааламж үзүүлдэггүй гэдэг байдлаараас Летисиа хатанг нэлээд шүүмжилдэг. За гэхдээ үзэгчдийн дунд нэг тийм хүлээлт байдаг. Үзэгчд арт түмэн олон нийтийн дунд нэг тийм хүлээлт байдаг гэх юм уу? За юу гэхээр София хизээ тесэрч хизээ түүний төвчээр барагдаж энэ хааны гэр бүл дотор болоод байгаа тэр драмагаа ил гаргах бол гэдэг дээр тийм хүлээлттэй байдаг. Хизээ нэгэн цагт ханхуу хаарийн шиг гарч ирээд намайг ингэсэн намайг тэгсэн гэж ярихыг бол үүсэхгүй. Гэхдээ хизээвэ? Тэр нь яг хизээвэ гэд ингээд хүмүүс ажиглаад хүлээгээд байж идэг. Түүнээс гадна ганц нэг тод өнгийн хувцс өмсчих юм бол София өшөөг авах гэж байна. София одоо өстө энэ бүхнийг твчхээс залхчихжээ. Одоо ингээд өөрийнхөө хүссэн хувцсыг өмснө гэж байна. Гэх мэтлэн иймэрхүү байдлаар бол айгүй тэгж сэвж ярьж байгаа нь харагдчихсэн. Нөгөө талын хүмүүс бол София хизээж тэгэж өшөө авч өөрөө ийм байсан, тийм байсан гэж ярихгүй. Уг хүн нь маш даруй, зөөлөн, дээр нь тэр чин зөвхөн ингээд аав нь өөрийнхөө ихтгэл дээр ганц удаа өөрийнх нь нэрийг дурдаад ингээд миний охин София гэд ингээд ярихад хүртэл маш ихээр баярлж, догдолж, урам зориг авдаг тийм охин байгаа. Тийм охин аав ээжтэй гэр бүлийнхэндээ маш ихээр хайртай. Тийм болохоор хизээж тийм өшөө авах тэгэж
гарч ирээл эстэ манай хааны гэр бүлийнхаа ингэсэн гэд ингэж бол хизээч ярихгүй гэж боддог хүмүүс бас байгаа. Энд дээр та бүгд юу гэж бодож байна? Хизээ нэгэн цагт София гарч ирээд эстэ яг тэр үед тийм хандлага гаргадаг байсан чи яг үндэ эрүүл биш байсан бэ штэ. Би ийм одоо траума авсан гэдэг ч юм уу те нэг иймэрхүү байдлаар ярина гэж бодож гин үү юу гэж бодож гин өөрсдийнхөө санаа бодлыг бас үлдээгээрээ хэрвээ та нар бас ингээд Испаний энэ эгч дүүс охтын талаар бичлэг үзсэн бол та нарт бас ямар санагдчихсэн тэр үедээ юу гэж бодож исэн гэдгээ бас комент хэсэгт үлдээгээрээ яг уу мэдээж интернет гэдэг утгаараа зөвхөн илүү тийм драма үүсгэх зүйлийг харуулахын тулд аав ээж хоёр нь ялгууртай харцдаг гэдгийг харуулахыг зорьсон байж магадгүй юм. Гэхдээ энэ дээр хүмүүс хизээч итгэдэггүй үгүй тийм юм байхгүй. Би бол хизээч итгэхгүй энэ байр суурин дээр бат байна гэд ингээд хүмүүс тэгээд байт юм байна лээ. За ямар ч байсан одоогоор бол 6 дугаар Филипп хаан хааны гэр бүлийн гишүүдийг хувийн бизнес эрхлэхийг хориглочихсон байгаа. Мөн хааны ордны санхүүгийн тайланг жил бүр олон нийтэд нээлттэй шилэн болгосон. Испанчуудын дунд хаант засаглалыг устгаж бүгд найрамдах улс болохыг дэмждэг хөдөлгөөн хүчтэй байгаа учраас хааны гэр бүл одоо бүх үйл хөдлөл дээрээ маш тийм хатуу чанга няхуур байхыг хичээж байгаа. Аль болох даруй төлөв байхыг хичээж байгаа. За тэдний талаарх мэдээлэл бол миний хувьд бусад хүмүүсийн талаарх мэдээллийн хажууд айгүй тийм хязгаарлагдмал юм уу да гэж бол бодогдсон. За тэгээд энэ болтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Та бүгдийгээ залхаагаагүй байх гэж найдаж байна. Дараагийн удаа ямар сонирхолтой сэдвийн талаар сонсомоор байна. Та бүгд бас бичиж үлдээгээрээ түүнээс гадна хэдүүлээ заавал хааны гэр бүлийн гишүүн гэхээсээ илүү бас нэг ганц нэг хүмүүсийн драматик амьдралын талаар яриул яаж ийн бас сонирхолтой штэ тий энэ чинь нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүсийн дунд гарч байгаа асуудлууд учраас тэр талаар бас яриул илүү сонирхолтой мөн нөгөө талаараа илүү тийм сургамж авах юмнууд бас байх юм болов гэж миний хувьд бодож байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа. Сөрөг нэг ирэн ажаад сөрөгийг үсэж